За сайн байцгаана хүмүүсээ. Энэ өдрийн мэндийг хүргье. За бид нэр сүүлийн өдрүүдэд бол дэлхийн худалдааны дайны асуудлыг бол нэлээд харж байгаа. Тэгээ юу болж байгаа вэ гэдэг. За бидний хувьд бол анхны худалдааны дайн эндээс эхэлсэн. Хамгийн том өргөцсөндөө нийтдээ 60% бол тарифыг бол тавьсан. Хамгийн багадаа 10% тариф тавина гэдэг мэдгдлээс эхэлсэн. За үүнээс хамгийн өндөр Америкт тариф тавьдаг улс бол Хятад улс юм аа гэд явсан байж. Тэгээд ер нь бол энэ тариф тавьж байгаагийн гол зорилго нь худалдаа бол Америкт ашигтай гарах ёстой. Бид нар өчтөрийн мэдээлэлээр бол Вьетнам бол бууж өгсөн хилцээр хийя гэд. Яг энтэй адилхан Вьетнамтай адилханаар 53 улс Америктэй ширээний ард зууя, асуудлаа ярилцъя гэдэг зүйлийг ярьсан. Яг энд зах зээл дээр нөлөөлөл нь хамгийн чухал гэж үзэж байгаа харилцаа мэдээж Америк Хятадтай харилцаа. Хоёр дэж бол Америк Европын харилцаа, гурав дэж Америк Канада Мексикийн харилцаа. Энэ харилцаанууд хамгийн чухал гэж байгаа. За үүнээсээ бол за Европ болон Азуу Азиудын улсах Мексик болон Канадын харилцаа бол асуудал ивэр шийдэх боломжтой харагдаж байгаа бол хамгийн анхаарал татж байгаа харилцаа бол Хятадтай харилцаа. За тэгээд өчигдөр Трамп маань одоо энэ Truth Social гэдэг нэг юм сошиал сувг байдаг. Энэ нөхөр Трамп бол 2020 оны сонгуулиар ялагдаад Twitter хуудасаа хаалгацнаас хойш бол хамгийн идэвхтэй ашиглаж байгаа сувг бол энэ сувг байдаг. Та X дээрээ мэдээлэл тавихаас өмнө Трамп бол энэ мэдээллийг тавьдаг. За энэ мэдээлэл олныг бас цочроосоо яг энэ Трампын те өчигдөр шөнөх. За юу гэсэн мэдээлэл байсан бэ гэхээр ер нь бол Хятад улс 4 сарын 10 гэхэд Америкийн нэгдсэн улсын бараан дээр 34% тариф тогтооно гэдгийг мэдээлэл хийсэн. За энэ жоохон хоёр тийм ялгаатай ойлголт төр яваад байна. Шууд 34 болох гээд байгаа мó нэмэх нь 34 юм уу гэдэг мэдээлэл нь өөр байгаа. За тэгвэл хэдүүлээ нөгөө ерөн зүгээр статистик үзэн шүү. Хятадын Америкийн нэгдсэн улсаас одоо авдаг бүтээгдэхүүний татвар гэж. За ер нь бол хүнсний бүтээгдэхүүний татвар нэг 25-аас 10% хооронд байж байна. Хамгийн их нь бол шар буурцаг байна, гахаа мах байна, эрдэн шиш байна, дахианы мах орж байна. За тэгээ эрчим хүчний бүтээгдэхүүн нүүр шингэрүүлсэн байгалийн түүхийн нийт за аж үйлдвэрийн салбар дээр болохоор хөдөө аж ахуйн машин нэгсэн том хөдөлгөөртэй автомашин. За ер нь бол дундаж татвар 21% байсан гэдэг 24 оны статистик үзүүлэлт. Тэгвэл энэ юу вэ гэж энэ татвар. За Трампын мэдээлж байгаа болохоор Хятад улсын татвар бол 67% байгаа. Тэгээ энийг бол бид нар 54% аваачна гэдэг мэдээлэл өгсөн бол Хятадын засгийн газраас энэ баасан гарагт өнгөрсөн баасан гарагт 34-ийн тариф оногдуулнаа тий. Америк бол нэг талтай юу байгаад байна. Та нар бол арай л дээрэнгүй байна гэдэг бол санааг бол илэрхийлсэн. За баасан гарагт юу өссөн бэ гэхээр 34-ийн тарифыг 4 сарын 10-нд хэрэгжүүлнэ. Дээрэс нь хосон бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниудыг бол блоклж хяналт шалгалтанд оруулсан. Нийтдээ 15 компаниг оруулсан гэж. За тэгээд дараагийн шийдвэр нь болохоор одоо саяны бүтээгдэхүүнүүд дээр 34%-ийг оногдуулахар боллоо гэдэг энэ мэдээлэл явж байгаа шүү. За энэний хариу Трамп юу гэж ярьсан бэ гэхээр хэрв танах 4 сарын 10-нд хэрэгжүүлэх тарифанд 34%-ийн тариф оногдуулах юм бол би лав гарагт тий 4 сарын 9-нд 50% татварыг нэмэгд оногдуулна гэдэг энэ мэдээллийг пост болж тавьсан байна. За ингэснээр Америкийн нэгдсэн улсын татвар 104 болно гэсэн. Өмнөх татвар нь болохоор 54 байж байгаа. Ийм. За тэгвэл Хятадаас ямар хариу өгч ийнэ гэхээр за ер нь 54% болох, 100 болох, 500 болох одоо бол нэг чанарын ялгаа байхгүй болсон. Угаасаа өртөг яхаар болсон. Өсгүүлсэн учраас бидэрт бол нөлөө байхгүй гэдэг зүйлийн тайлбарууд бол хийж байна. Ингээд ер нь бол дэлхийн худалдааны дайн
дараагийн төвшөнд бол өргөжж гарч ирж байна. За энэ худалдааны дан эхэлснээс хойш за юу болсон бэ те? За одоо хэдүүлээ энийг хан шиг харъя л да. За энэ бол доллар йены хослол гэж. Доллар юаны хослол. Тэгээ энэ ханшийн өсөлт хараа 24 оны 10 сард бол 7-той байсан гэж байна. 1 доллар 7 юантай тэнцэжсэн болов одоо өссөөр байгаад 1 доллар маань 1.7 юан 33-тай тэнцэж орж ирнэ. Ер нь бол ханш маш хурдтай өсөж байна. Тэгэхээр энэ худалдааны дай хэнд илүү дэмэж үзүүлж ийн гэхээр хятадд илүү дэмэж үзүүлж эхэлж байна. Хятад ер нь бол те за Америктэй Америкгүй бид нар болно гэдэг үзлийг бол гаргаж ирж байна гэсэн үг байхгүй юу? Америк яг одоо ингээ хараад үзэхээр ер нь бол энэ худалдааны дай ашигтай гарч эхлэх гэж байна. Шалтгаан 50% өсөл хилцээр хийхээр яриа хийгдэж эхэлж байна. Тэгээ ээлж ээлжээр ингээд за тэр улстай тийм хилцээр ихээр болоо татварыг тэглэлээ. Бид нар өчигдөр ярихдаа бол Вьетнамтай ямар ч хэлсэн яриа тэглэхээр асуудлыг бол ярьсан байж байна. Ганц зөрчилдөж байлдаж байгаа нь мэдээж хэм бахаа. Хятад байгаад байна. Тэгэхээр хэрэг хятад байлдаад энэ хоёр худалдааны хувьд оршиг зогсонг байдалд орох юм бол Хятадаас аваагүй бараа бүтээгдэхүүнийг Вьетнамаас авах, Тайландаас авах, Энэтхэгээс авах, бусад улсуудад маш том боломжийг олдох ийм зүйл болж байна. Ингэснээр хүнийг бурхан бүтээс үлдсэнийг энэ мадын Чайна гэдэг үгээс энэ алга болж эхэлнэ гэсэн. Нэгсэндээ Хятад өөрсдөө үйлдвэрсэн бараг өөрсдөө эргэлдэг бусад улсууд. Гэтэл бусад улсууд энийг зөвшөөрөхгүй бас эргэлзээд те. Хятад ганц Америкч бүх улсуудад та нар манахаас бараа ав гэхдээ манад өгөх юм бол татвар өндөр авна гэдэг ийм нөхцөлийг санал болгодог учраас энийг бол аль ус зөвшөөрөхгүй. Тэм учраас яах вэ? Энэ дайнд яг энийгээрээ чиглээд хятад байлдаад бусдаа явах юм бол дэмэж нь хятад гарч ирж байгаагийн жишээ нь доллар юаны ханш ийм хэмжээний үзүүлэлт гарч ирж байна. За ийм болох юм байна. За энэ бол маргаашаар нэлээд хурцдах орж ирэх юм. За тэгвэл зах зээл дээр юу болох вэ те? Арилжаан дээр. За хэдүүлээ сонирхоо. Бид нар өмнөх дугаар дээр бол ер нь бол эдийн засгийн хямрал болж байгаа шалтгаан гэж бол тайлбарласан. Шалтгаан болохоор бүх зах зээл хэмжээ, өсөж байгаа зах зээл алга те. За одоо евро хэмжээ, энэ фунт йен хэмжээ, алт хэмжээ. За алт бол юунаас хойш унсан хөдөлгөөн те 3160 руу хүрсэн байсан. Алтны ханш өчигдрийн байдлаар 2900 орж унсан. Бүхэл бүтэн 2 хоногийн дотор $200 уналт гэдэг чинь энэ хямралын шинж байхгүй. Ийм зүйл гараад ирсэн. За тэгээ 9-нд тийм үү. Трамп шууд 104% тариф оногдуулаад 10-нд хятад 34%-ийн тарифыг оногдуулах юм бол ер нь бол зах зээлийн уналтууд маш хүнд явах болно. Алтны ханш унах нь байна. Өөрийн унах индексүүд байна. За ер нь бол юуны зах зээл дарамтанд орно. Азийн зах зээл бол дарамт орно. За энэ одоо доллар Dow Jones индекс бол баг зэрэг өсөж ирсэн. Энэ зөвхөн одоо юу гэдгийг correction болж хувраа дахиж унах ийм магадлал орж ирэх юм. Биткойны ханш доошоо 75,000-аар орж унсан байсан ханш өнөөдрийн байдлаар 79,080 руу очсон байсан. Энэ зүгээр төр зүрийн өсөлт байх боломжтой болгож. Дахиад унах магадлалтай маргааш. Юу өсөх вэ гэхээр доллар өсөх гэж. Доллар өснө. Яагаад? Нэгсэндээ хүмүүс бэлэн кэш болгож эхэлнэ. Кэш болгож хадгалж байгаа нөхцөл хамгийн найдвартай доллар өсөх учраас. Тэгэхээр бид нар энэний талаар дахиад 4 сарын 9-ний 4 сарын 10-ны шийдвэрийг харж байгаад ямар шийдвэр гарах вэ? Мэдээж Трамп бол хугацаа өгсөн те. 9-өөс өмнө над 34-ийн татвараа болоо гэдэг ийм нөхцөл өгсөн. 4 сарын 9-өөс өмнө цослохгүй бол нэмнэ гэдэг. Гэхдээ хятад бол тийм амар бууж өгөөд татвар бол буулгахгүй баг. Тэгэхээр ямар ч хэлсэн худалдааны дай дахиад хурцдж байна гэж харж болохоор байна.